Сайн байцгаана уу өнөөдрийн мэнд та бүхэндээ. За өнөөдөр би та бүхэндээ алюминий билүү, алюминий күүхэн, апфел күүхэн үзэрдэг алюминий билүү хийх аргыг зааж өгье. Энд маань юу орох вэ гэхээр ингээд 125 г зөөлхөн маасалт, тасалгааны температурт хагацсан байлгацсан. Тэгээд сахар 100 г сахар, би бор сахараа юутайгаа хэлсэн байгаа. Ваниль мөнтгэлсэн ваниль, тэгээ энэ синемон гэж ярьдаг, цин модны холбос. Тэгээ бас нэг нийлхэн гээд байдаг. Энэ бас модны холбос өөр савнд хийсэн. Энээс энэ ийм чихэрлэг энэ юм ялуунууд их гоё юмтай болдог. Эднийг би бүгдийг холиод энэ сахартайгаа хийсэн байгаа. Тэгээ эхлээд энэ миксерээр маслаа сайн бүр нухаад энэ зураг шиг нэлцэнхай болгохчоор нь сахараа хийгээд утгах. Тэн дээрээсээ тэгээд өндөг 3 ширхэг, тэгээд 300 г гурил, тэгээд 2 жижигхэн цайны халбаг ийм сод, баг сод, тэгээд 750 г алим. Одоохондоо би ногоо алим сонгоод авсан байна. Германд ногоо алим гарсан байна. Зураг маань нэгэн хөршинжтэй болно. Тэгээд гурилаа эхлээд нийт 200 г гурил хийн. Эхлээд 100 г гурил хийгээд миксерээр багтаах хэрэглээс хаад тэнийг халбаг нэг хоолны халбаг баг хэмжээний сүү хийж болно. Хийхгүй ч болно. Тэгээд бор сахар хийж чадах бол тэрийг магсан хатгаж өгөөрэй. Цагаан сахарууд болтноо уусчдаг. Тэгээд байн бор сахар хийдэг. Энэ нэлээд шингэн маягийн зураг болох шүү. За одоо нэг зуурсан зурамгаа ийм дугуй хэлбэртэй саваад тослоод одоо ингээ дээшээ өснө гэж үзээд ханыг өснө гэж тосно, маслаа тослоод. За тэгээ өөрсдөө хүссэн тосоор тосууч олон жоохон юм хийгүүл кокосны тос нэг хийж болно. Энэ бол үндсэн жор. За тэгээд ингээ гурилаа хийчээ дээр нь ингээд алюминийнхаа голыг ингээ аваад тэгээд хутгаар ингээд зай гаргаад ингээ ирчээд хэмжээгээ тавьчихдаг байгаа. Тэгээд алюмин маань хурдан борлдог учраас хурдан хийгээд эсвэл бол лимон байдаг шүү дээ. Лимон жоохон цацаад өгчвөл борлох нь хурдан борлдоггүй байгаа. Одоо тэгээ энийг альмаараа тойруулж тавиад 100-га бараг цагаар 30-аас 40 минут 175 градус чивнэ. За алюминий билүү маань 35 минут 170 г 5 градус иймэрхүү болсон харагдчихээн. Буцалгаад их гоё аппетиттэй харагдчихээн. За тэгээ та нар болсон үгүйг нөгөө шүтэнсний модоор гурил руу ингээд хатгаад үзэхээр наалдчихвэл болоогүй, наалдахгүй гарч ирж бол болсон байх. Тэгээд хүн болгоны зүг өөр байдаг. Тийм учраас